Монголын мэдээ агентлаг 15 цагийн мэдээг эхэлж байна. Өнөөдрийн байдлаар мал үйлжилт 12 аймгийн 48 сумд хүндхэн байгаа ч зуудын хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл байхгүй байгаа. Цаашдаа цаг хүндрвэл 90 гаруй сумд үйлжилт хүндэрч мэдхээр байна. Салбарын яамнаас ажлын хэсэг гарч орон нутагт ажиллаж байгаа юм. Цаг үеийн асуудлаар үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Баттулгаас бид дараах тодорхойлгыг авлаа. Ажлын хэсэг гарч байгаа. Байдлын газар дээр ямар байна? Ажлын хэсэг гарсан л да. Яг энэ бол сар гарны өмнө өвөл нэлээ хүндэрх нь байна. Засгийн газраас ямар арга хэмжээ авсан гэхээр ерөөсө зам даваанууд дээр төрүүлээд энэ тентхийн нөгөө нэг цас зам гаргах машинуудыг бол төрүүлээд тавьсан байж байгаа. Ингэсний хүчиндүүд яг замууд бол цас оронгууд цэвэрлээд байдаг тийм дараа нь биш өмнө авсныг харж байгаа. Ерөнхийдөө нэг 50 орчим сум 10 гаруй аймагуд бол хүндрэлтэй байна. Тэгээд юу нь бол манай Монголд чинь яг тийм хүндрэлгүй үйл ховор байдаг шүү дээ. Тэгээд бүгд л бэлтгэлтэй байх хэрэгтэй, хадлангаа авцсан байх хэрэгтэй, зам даваануудыг цаг тухайд нь арилгасан байх хэрэгтэй гэсэн ийм л юмнууд явж байгаа. Ажлын хэсэг гаргаад одоо хөдөө хүндрэлтэй сумуудаар явуулж байгаа дэд сайд туваанаар ахлуулахаар өдөр өглөө болгон мэдээ авч байна л да. Ингээл байж байна. Тэр ер нь бол одоо салбарын яамч гэсэн намар бол хэлжсэн өсөж илээ сайн бэлд цаасан дээр хуурамч тоо бичдэг биш гэх тийм үү. Тэгэхээр яг ажлын шалгуур бол өнөөдөр гарч ирж байна. За бид нар хадлан дээр бол ямар арга хэмжээ авсан бэ гэхээр за тэр хадлан бол цаасан дээр хадлан аваад байдаг. Энийг болоо яг нүдээр очиж үзгээд ерөөсөө ажлын хэсэг яамнаас гараад бүх орон нутагт байгаа хадлангууд дээр бол очиж нүдээр үзэж ийм тэмдэглэлүүд зургаар баталгаажуулсан байж. Ингэсэн үр дүнд бол ерөнхийдөө бол нэг 80 орчим хувь бол хадлантай байгаа. Одоо бол энэ үр дүнд гарах болов гэж бодож байна. Ер нь бол цаг хүндэрсэн тохиолдолд нөөцөөс үүсэж гарах боломж хангалттай байна уу? Аа нэгтгэж дөрөв нөөцийн хадлан гэж байж байгаа зүгээр хөдөлтөх үн, борлуулалтын үн гэдгийг бол тогтоол явуул. Дараагийн мэдээ хэлж байна. Хүүхэд насан туршдаа хуримтлуулах мэдлэгийн 80%-ийг 6 хүртэлх наснаа олж авдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Яг үүн дээр тулгуурлан Баянгол дүүргийн 164-р цэцэрлэг хүүхдүүдийг үндэсний урлагаар хүмүүжүүлэх төслийг эхлүүлсэн байна. Хүүхдүүдэд үндэсний болон дэлхийд алдартай 10 гаруй бүжгийн чадварыг эзэмшүүлжээ. Цолгон гэрлийн Ганбаяр 6 настай эрх намар сургуульд орно. Цэцэрлэгт явж эхэлсэн цагаас бүжгээр хичээллэж хамтлагийн найзуудтайгаа бүжгийн олон тэмцээнээс шагнал хүртэж байжээ. 164-р цэцэрлэгт түүнтэй адил 400 гаруй хүүхэд бүжгээр хичээлдэг. Өнөөдөр 3 настайгаас эхлээд ахлах бүлэг хүртлээ сурсан мэдснээ тайлхналаа. ТВ-дэг нэцэн. Бүжиг бүжиглэх юу нь гоё вэ? Чиний хувьд? Дуртай та би орох дуртай. 164-р цэцэрлэг зөвхөн бүжгээс гадна хүүхэлдээ орлог үндэсний хувцсны Монгол гоёл хөтөлбөрүүдийг өмнө нь цэцэрлэг дээрээ явуулж байжээ. Бид нар бүжгийн наадмынхаа үйл ажиллагаа сүүлийн 6 жил дараалан зохион байгуулж байгаа. Бүжгийн наадамд анх 64 хүүхэд хамрагдаж байсан бол энэ хичээлийн жил 143 хүүхэд хамрагдаж нийт хүүхдийн бид нар 50 гаруй хүүхдийг бүжгийн урлагаар хөгжүүлж байгаа. Бүжгээр бол хүүхд сурснаар бол бүх талынхаа хөгжлийг зэрэг хөгжих боломжтой оюун ухааны нийгэмшгүй бие үйлдвэрийн хөгжиж гэсэн зэрэг хөгждгөөр бусад одоо урлагаар хичээлэхээс бол бас их өрмөц юм болов. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй цэцэрлэгийн арга зүйч багш нар 164-р цэцэрлэгийн туршлагыг судлаа. Хүүхэд урлагт ойрхон өсснөөр альваг хайрлах, инрэх, зөв төлөвшлийг олж авдаг. Түүнчлэн орчин үеийн хүүхдүүд хөдөлгөөний дутагдлаас олж жингийн илүүдэлд өртөх тохиолдол цөөнгүй болсон. Үүнийг бууруулах хүүхдийн хөдөлгөөн гоо зүйд нөлөөлөх гол арга нь бүжиг гэдгийг сурган хүмүүжүүлэгчид мөн онцолж байлаа. Одоо манай гариг дээр болж байгаа үйл явдлаас үзүүлье. Өнгөрсөн сараас хойш дэлхийн олон нийтийн анхаарлыг татгуулсан Венесуэл улсын төрийн тэргүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалan энэ сарын 10-ны өдөр буюу маргааш ерөнхийлөгчийн тангараа өргөж чадахгүй гэсэн мэдээллийг тус улсын засгийн газраас албан ёсоор өглөө. Венесуэлийн үндэсний ассамблеийн тэргүүн Диосдадо Кабелло ерөнхийлөгч Уго Чавесийн хагалгааны дараах эмчилгээ үргэлжлэх болсон учраас энэ хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах болсон гэдгийг танилцууллаа. Ингэснээр тус улсын эрх баригч сөрөг хүчний хооронд ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацааг хойшлуулах үндсэн хуулийн заалт байгаа эсэх талаар мэтгэлцээ хөрнүүлэх нөхцөл байдал үүсээд байгаамаа. Өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн нэр дэвшигч сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлас үзэл бодлын энэ маргааныг дээд шүүг хаглах ёстой хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн байна. Түүнийхээр одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа үндсэн хуулийн дагуу 10-ны өдөр дуусгар болж байгаа. Энэ нөхцөл байдлын улмаас үндэсний ассамбле төр ерөнхийлөгчийг томилох ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм.
Венесуэлийн үндсэн хуулийн дагуу хэрвээ ерөнхийлөгч хуулиар заасан хугацаанд үндэсний ассамблеийн өмнө тангараг өргөж чадахгүй хүрвэл хугацааг дахин товлож дээд шүгэд тангараг өргөх боломжтой гэж эрх баригчид мэдээлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард хорт тавдрын хагалгаанд орсон ерөнхийлөгч Уго Чавес нис ажилбарын дараах эрчим тэмцэлгээ хийлгэж байгаа гэсэн мэдээллийг одоогийн байдлаар өгч байгаамаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон сонгуулиар дийлэнх холны дэмжлэгийг хүлээж ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гин-хэ Хятадын засгийн газрын төлөөлөгчтэй уулзалт хийхээр төлөвлөд байна. Өнгөрсөн 7 хоногт Японы засгийн газрын төлөөлөгчтэй уулзалт хийсэн Солонгосын ерөнхийлөгч энэ удаад Хятадын гадаад хэргийн дэд сайд Жан Жижунтай пүрэв гарагт Сөүл хотноо уулзалт хийж Умар Солонгосын цөмийн хөтөлбөр тэр дундаа холын тусгалтай буужингийн хөгжлийн талаар болон хоёр талын чөлөө тулалдааны тухай гэрээ хэлэлцээ зэрэг асуудлыг хөндлөн хэлэлцгээр болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Пак Гин-хэ Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улстай харилцаагаа эрчимжүүлэх болон гэдгийг мэдэгдэж байсан юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын эдийн засаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх чөлөө тулалдааны бүсийн тухай асуудалд гол анхаарлаа хандуулна гэж ажиглагчид мэдээлж байна. Венесуэл улсад суугаа Италийн элчин сайд Орос руугүй алга болсон Италийн нэрт загвар зохион бүтээгч Витторио Миссиони болон бусад 5 иргэнийг ирж хайх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон гэдгийг мэдээллээ. Загвар зохион бүтээгч Витторио Миссиони нислэг тэргээр аялаж яваад осолдож одоогийн байдлаар онгоцны сэг олж тогтоогдог байгаа учраас ирж хайх ажиллагаанд хоёр тал хамтран ажиллаж хүч нэмэгдүүлэхээр болсон байна. Зарим шинжээч нислэг тэрэг усан дунсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Энэ нь ирж хайх ажиллагаанд нэлээд бэрхшээл учруулж байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Энэ хүрээнд Италийн шинжээчид Венесуэлд очихоор болж байна. Загвар зохион бүтээгч Миссиони өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Венесуэлийн Лос Рокиус арлаас 2 хөдөлгөөртэй нислэг тэргээр хөөрсөн байна. Тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар тэдний хөлгөлсөн нислэг тэрэг 3 цагийн турш зогсолтгүй нислэг үйлдэх чадвартайч 45 минутын дараа энэ нислэг тэрэг иргэний агаарын агентлагийн хяналтын төвийн ажиглалтаас гарсан юм байна. Исландын Рейкьявикаас Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотыг зорьсон Port Authority аж ахуйн нэгжийн олон улсын нислэгийн үеэр нэгэн үйлчлүүлэгч танх арч хүмүүсийг цохиж чангаар хашгичин шүүлс цэрэг хаяж байсан учраас нислэгийн багийнхан тухайн зорчигчийг суудалтай скотчер хүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Энэ бичлэгийг тухайн нислэгийн нэгэн зорчигч гар утсаараа авч интернет сайтуудад тавьсан байна. Зарим иргэн энэ бичлэгийг үзснийхээ дараа энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн бухимдал үзэл бодлоо нийтэлж эхэлсэн бол дээр аж ахуйн нэгжийн хэвлэлийн төлөөлөгч бусад зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авсан гэсэн тайлбарыг өгч байна. Одоогийн байдлаар 45 настай гэгдэх энэ зорчигчийн нэрийг нууцлж байгаа юм. Түүнийг Америкийн нэгдсэн улсын Кеннедигийн нисэх буудалд газардсны дараа цагдаагийн байгууллага саатуулан согтууруулах бодисын хордлого тайлах хэмжээлгээ хийсэн байна. Австралийн зүүн өмнөд бүс нутагт оюуферийн төмөр гарч цаг агаарын байдал халуун хуурай салхитай байгаа зэргээс үүдэн төмрийг цурамд оруулж чадаагүй байна. Орон нутгийн засаг зэрэг лав гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэн нүүлгэн шилжүүлэх онц байдал зарласан байна. Зарим бүсэд цаг агаарын хэм Цельсийн 45 хэм хүрч байгаа учраас өмнөд шинэ үйлсдэл ихэд 74,000 га талбай гал төмөр төртөөд байна. 2009 оны 2 дугаар сард гарсан гал төмрийн улмаас Виктория мужид 173 хүн амь насаа алдаж 2000 гаруй хүн орон сууцсан алдаж байсан тул энэ удаад гал төмрийн улмаас гарах эрсдлийг бууруулах хүрээнд ийхүү онц байдал зарлаад байгаамаа. Мэдээний төгсгөлд та бүхэндээ ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ танилцуулъя. Монголын мэдээг агентлаг лав гарагийн 15 цагийн мэдээгээ та бүхэндээ хүргэлээ. Анхааран үзсэнд баярлалаа. Манай орой мэдээг 18 цагаас хүлээн авч үзээрэй.